Оюуны ундраа групп зайсан хил зохицолбор төсөл үзүүлж байна. Зайсан толгойн зөвлөлтийн дайчдад зориулсан сүндэрлүүлсэн дурсгалын зохицолбор цаанктай хөшөө, бурхан багшийн сэрэг дүр зэрэг олон хөшөө дурсгалуудыг зохицлоосон Улаанбаатар хотыг алган дээр байгаа мэт толдох өндөрлөг хүн бүрийн очих дуртай үндэсний соёл амралтын бүс мэлээ. Богд хаан уулын хормон хатан туулын тансаг үзэсгэлэнт байгаль нь хүчил дөрөгчийн хамгийн өндөр агуулмжтай тул амралтад зугаалгад нэн тохиромжтой. Статистик доо баримтаас харуул зайсан орчимд гэр хороололгүй хорт утааны их үүсвэр багтаа тул Улаанбаатар хотын бусад дүүргүүдтэй харьцуулахад агаарын бохирдол 3-аас 4 дахин, хөрсний химийн бодисын бохирдол 2-оос 8.5 дахин, хөрсний нянгийн бохирдолд 10 дахин, дуу чимээ 30-аас 50% бага зэрэг үзүүлэлт байгаа нь бүсийн эрүүл ахуйн нөхцөлийн давуу талуудыг харуулж байна. Хан уул дүүрэгдэх гэмтэргийн гарал нийслэлийн бусад дүүргүүдтэй харьцуулахад 50 орчим хувь бага бөгөөд үүнээс 4.5% зайсан орчмын нутаг дэвсгэрт гардаг гэсэн статистик бий. Гудамж талбай камержуулсан гэрэлтүүлэх сайтай, цагдаагийн болон хамгаалтын олон байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг зэрэг хүчин зүйлүүд нь хүн зуны амьдрах таатай нөхцөл, амарч зугаацах иргэдийн аюулгүй баталгаа болж байдаг юм аа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хот руу чиглэсэн их шилжилт хөдөлгөөн нь хотыг өргөжин дэлгэхэд хүргэж, өмнө нь хотын алслагдсан дүүрэгт тооцогддог байсан дүүргүүд хотын төвийн бүс болж өөрчлөгдөж байна. Зайсан толгойн цөөн хэдэн айлдаа алслагдмал бүсэд тооцогддог байсан бол өдгөө өндөр зэрэглэлийн орон сууц, хаус, хотгонууд төвлөрсөн бүхэл бүтэн дүүргийн хэмжээнд хүрсэн хотын шин төв болжээ. Өнөөдөр хан уул дүүргийн автозамын ачаал өндөр байгаа хэдий ч Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах шинжилгээний засгийн газрын зорилтын хүрээнд гудамж төслөөр шинэ бүтээн байгуулж буй туул хурдны зам нь энэхүү ачааллыг шийдвэрлэхэд чухал үүргийг гүйцэтгэнэ. Энэ зам нь туул голын эрэг даган үргэлжилж их тэнгэрийн ам, сэлбийн хурдны зам, маршлын гүүр, зайсангийн гүүртэй огтлолцож байгуулагдах бөгөөд энэ нь зайсангийн бүсэд зорчих автозамын хүчин чадлыг сайжруулах болно. Зайсан орчимд хүн ам ихээр төвлөрхийн хэрээр тэнд шаардлагатай бүхэл төрлийн үйлчилгээ энэ бүсэд шаардагдаж байна. Нийгмийн энэхүү эрэлт хэрэгцээг хангаж чиглэсэн оюуны ундраа группийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулж байгаа зайсан толгойн бүсийн хамгийн том соёл амралтын бүтээн байгуулалт болох зайсан хил зохицолбор төсөл нь тус бүс төдийгүй Улаанбаатар хотын бүр цаашлбал Монгол улсын аялал жуулчлалын салбарын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр болох үз бүтээн байгуулалт болж байна. Бус төсөл нь зайсан соёл амралтын зохицолбор, худалдаа үйлчилгээний зайсан Square төв, нийтийн тээврийн тусгай үйлчилгээний Air 360 Улаанбаатар, тансаг зэрэглэлийн орон сууцны Square Residence зэрэг бүтээн байгуулалтаас бүгд юм. Төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалт зайсан Square төв нь өндөр чанартай бараа бүтээгдэхүүн, дээд зэрэглэлийн үйлчилгээ хэрэглэгчдэд хүрэхээр байгуулагдсан зайсан толгойн бүсийн хамгийн анхны офис, худалдаа үйлчилгээний төв цэг юм. Зайсан Square төв нь Монгол, Итали архитектуруудын ур ухааныг шингээсэн минималист дизайн бүхий 10 давхар 13,600 м2 ашигтай талбайтай нийт 110 автомашины зогсоол, мэдээллийн технологийн дэвшилтэд үйлчилгээ, үйлчлүүлэгчдийн тав тухтай зорчих нөхцөлийг хангах цахилгаан шат, сурталчилгааны хос аврах дэлгэц, агаар жуултын систем, галын аюулаас хамгаалах дэвшилтэд технологи, 24 цагийн хариулт хамгаалалт зэргийг зохицлоолж үйлчлүүлэгчдийн эрүүл ахуй, аюулгүй байдал тав тухыг бүрэн хангасан. Зайсан Square төв нь 2013 оны 12 дугаар сард ашиглалтанд орсноор цор ганц төвтэй дээд зэрэглэлийн худалдаа үйлчилгээ, супермаркет, банк санхүү, өндөр зэрэглэлийн офисын түрээсийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд худалдаа үйлчилгээний талбай болон офис түрээслэх, бизнес эрхлэгчтэй хамтран ажиллахад нээлттэй боллоо. Зайсан хил зохицолбор тус төслийн хамгийн том бүтээн байгуулалт зайсан соёл амралтын зохицолбор 2015 онд ашиглалтанд орох бөгөөд уламжлалт түүхээр баялаг уудам Монгол орн найрсаг зочломтгой ард түмний амьдрал ахуй үүх түүхийн тухай гүн бат мэдлэг олгох 600 м2 талбай бүхий музей үзмэрийн танхим, нүд баясгаж сэтгэл хөгжих 300 м2 уран зургийн галерей, нэг ээлжиндээ 470 зочдын багтаамжтай залуу хосын гал голомтой бадрах хөрмийн ордон, бянган хүний багтаамжтай концертын зориулалтад танхим, 110 м2 одон орон сонирхогчдын танхим, алсыг харахад дурамт тавцсан хамгийн сүүлийн технологиор тоноглогдсон 7 танхим бүхий нэг ээлжиндээ 620 үзэгчийн хүчин чадалтай супер кинотеатр, электрон тоглоом, 8 замтай боулинг төв, 600 м2 талбайтай фитнес центр, өндөр зэрэглэлийн 3 ресторан, 3 төрлийн түргэн хоолны сүлжээ болон бус удирдлагыг багтаах юм.
Согцолборын гадна талбай орчин тойрныг бүрэн тогтжуулж цэцэрлэгт хүрээлэн усан оргилуур амарчд зугаалах талбай сууж тухлах сандал автозогсоол зэргээс гадна Air 360 Улаанбаатар тусгай тээврийн үйлчилгээний төв зогсоолыг хажуудаа шийдэж соёл амралт аялал жуулчлал ахуйн үйлчилгээний нэгдсэн зогсоолбор төв болох юм. Зайсан хил зогсоолборын чиглэлийн автобусны буудал одоогийн танктай хөшөөний автозогсоол дээр байгуулагдаж нийтийн тээврээр үйлчилнэ. Үүнтэй зэрэгцээд нийтийн тээврийн параллель дээр гүцэг шийдэх Air 360 Улаанбаатар төслийг хэрэгжүүлж зайсан соёл амралтын зогсоолборт ямар нэгэн төвчрөл сааталгүй зорчих боломжийг олгох тээврийн шинэ хэм маягийг нэвтрүүлнэ. Air 360 Улаанбаатар төсөл нь газрын төвшнөөс өндөрт зорчих кабель карын шугамаар хүүхдийн соёл амралтын хүрээлэн зайсан толгой манд ширэн хийдийг холбох тусгай нийтийн тээврийн үйлчлэгийг нэвтрүүлэх зорилттой юм. Кабель кар нь бүхээг 8 хүний суудалтай эргэн тойрон 360 хэм үзэгдэх орчинд толдох шилэн цонхтой. Өвөл зүүнний аль чууларилд тохиромжтой бөгөөд зундаа агаар сэр үзүүлэгч өвөлдөө халуун үлээгч ажиллаж зорчигчийн тав духыг хандна. Кабель кар нь зорчигч тээврээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх давхар ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Air 360 Улаанбаатар нь Улаанбаатар хоттой танилцах зайсан толгон соёл амралтын бүсэд зорчих цаашлаад ман шир хийд хүртэл гайхалтай сайхан аялах болцоог олгох юм. Air 360 Улаанбаатар нь зөвхөн нийгэм дүр ашгаагүй зогсохгүй олон улсын томоохон хотуудад техник технологиор өсөлдөх хэмжээнд хүрсэн нийслэл хотын нэр хүндийг өсгөх нь дамжиггүй билээ. Та бүхэнд оюуны ундраа группийн бүтээн байгуулж буй зайсан хил төслийг танилцууллаа.